Монгол телевизийн бүтээл. Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Чимээгүй номон сан шоу нэвтрүүлгийн энэ 7 хоногийн цоо шинэхэн дугаар инхүү эхлэж байна. Энэ 7 хоногт маань залуу рэпрүүд оролцсон. Тэднийг яаж хөгжөлдөж хэрхэн шийдвэрлэхийг энэ дугаараас үзэх боломжтой. Энэ бол Чимээгүй номын сан. Сайн байцгаана үзэгчтэй. Би бол номын сан Чанха. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Ингээ Чимээгүй номын сан тоглогчтойгоо танилцъя. Рэпер Мибрант, рэпер Минти, рэпер Руки, рэпер AMG, рэпер Кули, рэпер G-Log нар энэ дугаарт өрсөлдөнө. Эдгээр рэпрүүд маань оролцож хэрхэн шийдвэрлээ биелүүлэхийг хамтдаа харцгаая. Чимээгүй номын сан 1-р үе. 1-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа 40 мянган төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Энэ бол Чимээгүй номын сан. Эхэл. Чимээгүй номын сангийн эхний шийтгэл. Энэ шийtгэлийг Мибрант гүйцэтгэнэ. Кетчупыг долоож дуусгах ёстой. Хамгийн гол нь дөрвийн битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Яаж мэдээ? Шийтгэл гинтийн байсан ч шийтгүүлж байгаа оролцогч даалгаврыг амжилттай биелүүлснээр энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Мибрант даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40 мянган төгрөг авчирлаа. Гараа сайн бол дараа сайн. Энэ даалгаврын нэр бол өндөр өсгийд. Гаднаас үзэсгэлэнтэй бүсгүй орж ирж шийдвүүлэгчид вайн хундагалж өгнө. Харин тэрнийг 30 секундын дотор хууч дуусгах ёстой. Ингэж чадвал багтаан 40 мянган төгрөг авчирна.
Жишээ хөрхөстэй. Гайвтай. За. Монгол руу байна. Зүгээр ханаач бич хавцаа. Даалгаврыг хугацаанд амжиж биелүүлж чадсанаар энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа баяр хүргэе. Даалгаврыг амжилттай биелүүлснээр багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 8,000 төгрөг болж өслөө. Баяр хүргэе. Энэ даалгаврын нэр бол мейкап. Ямар ч үсэн шийдгүүлэгч маань нүүрэндээ мейкап хийх нь. Гэхдээ хэн яаж мейкап хийх юм бол? Одоо сүүл рүүгээ эвгүй хийчих шүү дээ. Энэ даалгаврыг мөн амжилттай биелүүлснээр мөнгө авч чадлаа залуусаа баяр хүргэе. Даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 120,000 төгрөг болж өслөө. Нэвтрүүлгийн 1-р үе өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. 2-р үеэр эргээд уулзцгаая. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа 8 хөл амттайгаан учрна. Цуслангийн дурсамжаа хуваалцсан. Дараагийн шийтгэл юу байх бол? Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа 60,000 төгрөг хожих боломжтой. Гэхдээ дөрөв хэвээрээ чимээ гаргах хоройтой. Эхэл.
Энэ даалгаврын шийтгэлийн нэр бол 8 хөлт. Гаднаас аалз орж ирж шитгүүлэгчийн шалдан биеийн дээр 30 секундын турш байрлах ёстой. Хэрвээ оролцогч ямар нэгэн байдлаар чимээ гаргах юм бол энэ даалгавар бүтлгүйтнэ. Ширүүдлэх юм бол хансч маддаг юм уу те? Даалгаврыг амжилттай биелүүлснээр багийнхаа нийт мөнгөнд дүнг өсгөж чадлаа залуусаа. Шийдвэрлэгч даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 180,000 төгрөг болж өслөө. Баяр хүргэе. Сэрсэрч маа. Үдээш гараад биш. Яг 2 юм ураа. За шүү сүүний ураа. За чайг бол ногоо багт. Юурт барьж. Одоо яа чиг. Слэм дурсан чи. Явж слэм хой юм. Слэм тийш. Нижа. Цуслан дээр шүү. Цуслан явж үзье. Би ч ноцлоо дурсан ч орж ирдэг. Энэ даалгаврын шийтгэлийн нэр бол Зуслангийн дур самж. Шийдвэрлэгч 2 хамар дууга О шахуулна. Энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал багтаан 60,000 төгрөг авчирна. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Даалгаврыг маш амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе.
Шийдвэрлэгч даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 240,000 төгрөг болж өслөө. Тэгэрсэн гэж ишиг хийсэн чи нөгөө талаас нь зогссон. Булааж авсан юм. Энэ даалгавар бол хөнхөн даалгавар. Шийдвэрлэгчийн шалдан биеийн дээр нойлын бөглөөс гаргах чар бомб тань. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадвал багтаан 60,000 төгрөг авчирнаа. Амжилт хүсье. Бүр алах юм. Шийдвэрлэгч оролцогч төвчээртэй байж энэ даалгаврыг амжилттай биелүүлснээр мөнгөн нүгөө өсгөж чадлаа залуус. Шийдвэрлэгч даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 300,000 төгрөг болж өслөө. Нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол чимээгүй номын сан. Сүүлийн үеэр удахгүй уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа аимшигтай хавчдаг хавчаар эзнээ хүлээж байна. Харин сүүлийн шийтгэл юу байх вэ? Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал энэ удаа хамгийн их мөнгөн дүн болох 100,000 төгрөгийг хожих боломжтой. Гэхдээ дүрм хэвээрээ чимээ гаргах хоройтой. Эхэл. Шуу газаа шүү. Дэнүүр нь болж байгаа шүү. Энэ удаагийн шийтгэл бол эдгээр хавчааруудыг шийтгүүлж байгаа оролцогчийн гарнаас хавчна. Энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал багтаан 100,000 төгрөг авчирна. Амжилт хүсье.
Йоо. Даалгаврыг амжилттай биелүүлж хамгийн их мөнгөнд дүн болох 100 мянган төгрөгийг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. Шийтгэүүлэгч үнэхээр их өвддөг дэсвэрлэн байж багтаан 100 мянган төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 400 мянган төгрөг болж өслөө. За энэ гоё сүүл давлгаалаа гэж. За цаанаас аваад ингээд дуртаа аваа шүү. Үгүй. Дахиад авч. Ганц тийм хамаас хэлсэн. За одоо тэр нэг авчиж. За би ингээд за хоёр өрөө. Энэ чилээ. Яа. Гон. Чисээ гэдэг жаа гэж. Амаг сүлт. Гага. Чимээгүй номын сан сүүлийн даалгавар. Аимшигтай халуун ногоотой 4 чинжүүг 40 секундын дотор идэж дуусгах ёстой. Дараа нь ингэдэг байхгүй. Одоо шатчих. Одоо гоё. Жинхэнэ юм бол улам яаштай. Түнч. Одоо гоё. Нэ байш. Одоо усахгүй. Болцсон биз дээ. Даалгаврыг маш амжилттай биелүүлснээр энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. Шийтгэүүлэгч даалгаврыг үнэхээр гайхалтай биелүүлж багтаан 100 мянган төгрөг авчирлаа. Рэпрүүд маань чимээгүй номын санг амжилттай даван гарлаа. Тэд багаараа 500 мянган төгрөг хоцсноор Windows бүр 83 мянган төгрөгтэй гэртээ хайрч байна. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг дээр гарсан даалгавруудыг дөөрэж ирэхийг хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Дараагийн дугаараар уулзцгаая. Nippon TV. Илүү их шийтгэлийг ойрыгоос